Хятад улс дэлхийн бусад улс орноос илүү хурдан цахилгаан автомашинуудыг хэрэглээнд нэвтрүүлж байна. Учир нь 2017 онд дэлхийд даяар худалдаалагдсан цахилгаан автомашины 5-1 нь зөвхөн Хятадын хотуудад худалдаалагдсан байна. Хятадын зарим хотууд аль хэдийнэ шатахуун болон дизель хөдөлгүүрт машинуудад хатуу хязгаарлалт тавьдаг болсон бөгөөд шинэ эрчим хүчний кредит систем нь автомашин үйлдвэрлэгчдийг цахилгааны урамшуулалт хамруулах замаар цахилгаан автомашины үйлдвэрлэлийг дэмжиж байна. Цаашдаа 2040 он гэхэд Хятадын бүх тээврийн хэрэгслийн бараг 3/2 нь цахилгаан болно гэж тооцоолж байна. Ерөнхийдөө дэлхийд даяар цахилгаан машины худалдаа өсөж байгаа бөгөөд 2025 он гэхэд дэлхийд даяар жил бүр үүнээс 10 дахин их цахилгаан тээврийн хэрэгсэл зарагдах төлөвтэй байгаа юм. Энэ нь өдөр бүр 7.3 сая баррел түлш хэмнэхээс гадна агаарын бохирдлын эсрэг өндөр өрнөлөө үзүүлэх юм.